Баян-Улгийн аймгийн Цэнгэл сум үүсч байгуулагдсны 100 жилийн ойд зориулан бүтээв. Зохиолч Төвкен Султан, Монгол улсын ардын уран зохиолч, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн профессор. Агипарын Бакей, Монгол улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич. Өд баясгаж сэтгэл татсан будаг. Цал буурал цасталтай минь инэ. Улсын бол ориглон, усны бол бориглон инэ. Энэ хуулын бил усны ихэнд Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумын төв байрлаж, Тэнгэрлэг нутгийн цэнгэлтэй түмэн ахан дүүс казак Тываардууд аж төрөн амьдарч байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд тус сумын нийгэм эдийн засгийн чадвар нь өргөжиж, одоогийн байдлаар 2.3 мянган өргөтэй 10.6 мянган хүн амтай Монгол улсын томоохон сумдын эгнээнд орсон байна. Сумын эдийн засгийн гол үндэс нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн салбар бөгөөд нийт өрхийн 70% малчин өрх эзэлдэг. Тус сумд 2024 оны эцсээр 270.7 мянган толгой мал тоологдсон. Энэ үзүүлэлтээр аймагт мандайлж байна. Цэнгэл сумд хувийн хвшлийн 70 орчим аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний бизнесийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлж, сум орон нутагт ажлын байр бий болгоход зохих хувь нэрээ оруулж байгааг зэрэгцээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулалтаар аймагтаа эхний сумдын нэгт тооцогдож байна.
Тухайлбал тоосгоны, блокны, эсхийний, савангийн, талх нарийн боовны, ойдлын, авто засвар, угаалгын чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дурдж болно. Одоо Цэнгэл тоосгох компанийн хувьд бол зараад ажилтнтай жилд 4-5 сая тоосгох гарах хүчин чадалтай ийм орчин үеийн тоогт хөрөмжөөр томилогдсон ийм компани байгаамаа. Өмнө нь бол хятадаар туслаас ингээд хүмүүс ирж ажилладаг байсан бол одоо ялангуяа энэ шатаах цух нарийн технологи дээр одоо манай ажилчид бол бүх технологио өөрсдөө 100% эзэмшээд ингээд ажиллаж байгаадаа бид нар баяртай байна. Цэнгэл Эко мах гэдэг махны үйлдвэр 25-аас 30 хүн ажилладаг, хоногтой нэг 50-аас 100 бод, 300-аас 500 бог мал нядлах хүчин чадалтай. Хамгийн эд үдээ манайх нь бол 2500 үхэр 10-аас 20 мянган бог мал ядалж ийсэн ийм компани байгаамаа. Хүн амын санхүүгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломж нөхцөл сайжирч, Хаан банк, Төрийн банкны салбаруудаас гадна Цэнгэл хөгжил, малчны хөгжил, старт хөгжил зэрэг хадгаламж зээлийн хоршоод үйл ажиллагаагаа явуулж байгаа нь иргэд малчтад үйлчлэх санхүүгийн үйлчилгээний хүртээмж илт дээшилсэнийг харуулна. Түүнчлэн тус суманд Алтай таван богд, Хотон, Хурган нуур, их бага түргэний хүрхрээ, Сэргали, Цагаан ус зэрэг үзэгдэнд газруудыг түшгэлсэн аялал жуулчлалын бизнес амжилттай хөгжиж байна.
Лун зэвсгийн ба мезолитийн үед хамруулж 170 төрлийн зохиомжтой 300 гаруй зургийг хуулбарлан авчээ. Тэдний дотор Тэмэн Херувлийн зураг онцгой анхаарал татна. Гадаадын жуулчид манай аялагчдын бууз саатах газрын нэг нь энэхүү ихэр толгой юм. Хоёр толгойн аль алинд эртний нүүдэлчин овгийн элдв аж байдлыг илтгэсэн сүг зураг дүүрнэ. Ан амтан, анчин эрс, эрдхэг дайчид тэдний зэр зэвсэг, нүүдлийн цуваа, тэмээн ба өхөр тэрэг хөлөсөн нүүдэлчид гихчлэн уран зургийн байгалийн галерейг эндээс сонирхох тун. Гадныхны сонирхлыг их л татдаг нэг газар бол шивэ тарихны дурсгалд газар юм. Шивэ тарихан бол идүүгээ Тэва түмний шүтэн уул. Табанбог тарихны баруун салаанд оршино. Шивэ тарихны хатанд 5000 жилийн өмнөх түүхэн үйл явдал дүрслэгдсэн хэмээн эрдэмтэд үздэг гин. Тэнд Голоцены ихэн үе, хүрэл, түрүү үеийн төмөр, түргийн үеийг итгэх сүг зургууд бий. Хамгийн эртний дүрслэлийн дотор хандгай, аргал, янгэр, зэрлэг үхэр, зэрлэг адууны зургууд анхаарал татна. Түүнээс гадна шивэ тарихны хүн чулуу, хэрэг сүр, булш, оршуулгын онгон, хадны дөрвөн төрлийн бичээс онцгой байр суурь эзэлдэг. Гадаад дотоодын жуулчид, аялагчид, зочид дэлхийн хүн ардаа ноёд хадагтай нар манай нутагт амьдарч ажиллаж байсан эртний хүмүүсийн түүх, ул мөрийг сонирхож танилцъя гэвэл байгалийн гайхамшигтай галерей бүхий Цэнгэл суманд аялах тун. Та бүхнийг урьж байна. Хоёрдугаар бүлэг. Цэнгэл сумын үтсгэлэнд байгалийн гайхамшиг. Үтсгэлэн сайхан нутгийг манайхан Монголын Швейцар хэмээн зүүрлэх явдал байдаг. Швейцар нутгийг бид мэднэ. Тентхийн Альпийн цаст уулс, сүрлэг ориг лут, мөнх ногоон ой, Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтайын их нуруу, Хурган, Хотон нуурын сав газарч бий. Харин эртний хүрэл, төмөр түргийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, руунд бичээс, хэрэг сүр, булш, тахилын онгон Швейцарт байхгүй. Бас ярайсан цагаан гэрүүд, малчны хотел, хон ямаа холбон саасан сайлчид, тэрэг хөллөн тэмээ ачаасан нүүдэл, гүүнзэл, сэнгэнсэн айраг зэрэг нүүдэлчдийн одоо хүртэл бодтой орших соёл иргэншил Швейцарыг бүхэл дэлхийд үгүй. Тиймээс ч гадаадын жуулчид, аялагч, амрагчид, холын Америкчууд, ойрын Европчууд, арлын Япончууд Монгол орн руу түүний дотор
Баянөлгийн аймгийн нутагт буй Таванбогд баг түргэний хүрхрээ хотон хурган нуур руу мянгаараа хөвөрнө. Цингэл сумын нутагт далайн түвшнөөс 3500-аас 3560 метрийн өндөрлөгт оршдог битүү баян зүрх мөс цас нэртэй сардаг өргөдүүд. Цингэл хайрхан, цагаан хайрхан, шивэд хайрхан, баян уул зэрэг улсын хаан улс цоны бахархал болсон хайрхнууд олоо. Уул ус чуулсан Цингэл нутагт гол мөрөн нуур цөөр мөтчих. Ухаантард маань нуур цөөрм гол усаач өнгөөр ялгаж байглаас заяасан дүр төрхөөр нь хар нуур, шар нуур, гоо нуур, нүдэн нуур, зүрхэн нуур, хоромдгийн нуур гихчлэнгээр нэрлсэн нь сонио. Хотон нуур нь 50.1 хавтгай 4 км талбайг эзэлсэн 21.5 км урт, 4 км өргөнтэй, дундаж гүн нь 26.6 м, хамгийн гүн хэсэгтээ 58 м гүнзгий хэмээн газар зүйч эрдэмтэд тодорхойлжээ. Нуурын орчмын уул толгодын хадны сүг зурагт хэрс зэрлэг үхрийн зураг дүрслэгдснээс үзэхэд хотон нуураас тэрхүү авраг амтныг эртний хүмүүс агнаж байж таарна шүү дээ. Цингэл сумын нутгаар урсдаг хоёр сүүн гол Монголын газар нутгийн хаанч байхгүй гайхамшиг билээ. Таванбогд хайрхны баруун билээс ундран их авдаг цагаан усны сүүн гол нь Алтай сүрлэг уулсын салбар салаагаар дамжин хотон нуур цутгуул. Шивэд хайрхныг дайран өнгөрдөг цагаан гол уруудсаар л ботхон хүзүүний орчим ховд голтой нийлнэ. Цагиргалдан мушгиралдсан энэхүү хавцлыг Монголын улс төвчөнд Тэмээн хүзүү хэмээн нэрлсэн нь хожим нутгийн ардын дунд ботхон хүзүү гэж нэрээр төлөвшжээ. Юутайч нутгийн ардын цалин цагаан сэтгэлийн бэлэгдэл мэд сүм цагаан өнгөтэй ийм ихэр голыг өөр нутгаас олж сонирхох нь бараг үгүй зэ. Жуулчид Таванбогд руу явах замд цагаан голоор саатан дээж авч тэрүүндээ хүргэн сэржим өргөдөг гэнэ. Цингэл сумын нутаг Алтайн салбар улсаас их авдаг Аршаанд, Харганд, Могойд, Загаст, Хоромдог, Харавоо, Сумдайраг, их баг түргний гол, Харсалаа, Борборгос, Шар булгийн ус зэрэг жижиг голууд Аршаан булгууд болон тоолж баршгүй олон горихны ус хуранчуулж, хур ус хуралддаг нуурыг хурган нуур хэмээн нэрлсэн болов гэмээр. Гол ус чуулсан энэ их нуураас сууран гардаг ховд гол 593 км урт замыг туулж, замын 10 голыг араасаа дагуулсаар л хар ус нуурыг зорино. Ховд гол нь Баянөлгийн, Увс, Ховд аймагуудын зам дагуух олон сум сууринг ариун усаараа ундаалж, хатсан талыг услан, эх орныхоо хөрсийг дэвтээж хүм малын цангааг тайлан, эх орноос дайжин гадагш гардгүй барагдашгүй буянтай, ширгэшгүй буян устай цорын ганц эх оронч гол билээ. Хорвоод заяасан ховд голоо дараах бадгуудаар магтан
дуулмаараа. Ачид хурган хотон нуурын ар шаан булгаар ариуссан урсан алтай цасан ингрийг дэвтээж 10 голыг араасан дагуулна. Холыг зорим яралзахта хонгор салхи үнсэн таалсан хотол олныг усаар ундаалсан ховдын ариун ар шаан минь. Хан уулын цээжнээс ундарч хар ус нуурыг усаараа сэлбэн хан гайн зүг рүү ярахта хатсан талын цангааг тайлан гадагш дайчин урвдгүй гад голомт ойрхон урсдгүй ихийн ариун сэтгэл шигэ их оронж ганцхан ховд гол минь. Тийм ээ. Цингэл сумын үцгэрэнд байгалийн гайхамшигыг магтаад баршгүй. Мянга ярьснаас нэг удаа үдснэн дээр хүн ардаа манай нутгийг зөрөгтөө. Гуравдугаар бүлэг. Цингэл сумд аж төрдөг казак Тивардын үндэсний соёл ёс заншлаас. Баянгөлгийн аймгийн Цингэл сумын нутагт түүх гарвал хэл соёл зан заншлаараа төстөж өөрийн гэсэн онцлог түүх аж төрөх ёстой үндэсний цөөнхийн төлөөлөл казак Тивардууд амьдардаг. Манай хооч ирээдүй болсон багчууд маань үндэснийхээ казак Тива хэлээс гадна эх орныхоо төрийн хэл монгол хэлийг ч сурч харин англи хэл эртний монгол бичгийг ч хослон сурч байна. Аңға толы аймағы, ағайынды
Казах түмний зан заншлыг өргөн дэлгэр харуулах баярын нэг нь олон улсын Наурызын баяр юм. Мынау қазақтың дастарханы. Қазақ халқында ертеден келе жатқан мол дәстүр бар. Сол мол дәстүрдің бәрін Монғолия қазақтары, соның ішінде Сенгүл сұмының қазақтары әлі күнге дейін сақтап келеді. Мәселен, алыстан келген адамға бас тартады, қазға арта қояды, жал жая қояды, қымыз құяды. Мұның бәрі ертеден келе жатқан тағамның түрлері. Міне, ол бүгінге дейін жалғасып келе жатқан осы дәстүрді қазіргі жастар, балалар үнемі жалғастырып, молайтып келе жатыр. Өздеріңізге белгілі, мен айтып кеттім, Наурыз көже дейтін болады. Наурыз көже ғасырдан ғасырға дейін сақталып келе жатыр. Наурыздың мерекесін қазақ халқы жақсылап мол тойлайды. Сол наурызда да табаққа бас тартылады. Сол басты кәрі адам, қарт адам ұстап, басқаларға таратып береді. Бұл бастың бас шегіне бас тартады. Қандай ең қымбатты қонағына бас тартады. Бұл қазақтың ертеден келе жатқан дәстүрі. Наурызын гарч байгаа оны шинэ өдрийн бэлэгдэл тул хотол олноороо ахмадуудтайгаа золгож, залуус көк бөри хэмээх арьс татаж булаалдах. Кицкуар хэмээх хөвгүүд охид морьтой уралдан бие биенээ хөөж хөөцөлдөн нэргэх. Алтыбакан буюу 6 модны савлуурт сууж хөгжилдөх зэргээр баярлана. Эртний сан ирчүүд көк бөри буюу бүрт чон авлан амьдаар нь татаж булаалдан хүч тамираа сэрдгөөс көк бөри хэмээгдсэн гин. Одоо чонны оронд арай бүх болохоор яман арьс татаж булаалдах болжээ. Кицкуар Алтыбакан тоглоомууд нь охид хөвгүүд хоорондоо танилцах үе ирэх, болзон уулзах шалтгаан гэмээр залуусын хөгжөөнд наадгаа юм аа. Салтанатты бұл жырым тәмам болсын осымен. Ал келін жан қалам қас, жақындап кел алға бас. Көп ел сені күтіп тұр, жауқазыным бетіңді. Домбырасын беріп тұрып шоға етей балатын болды.
айтады. Қолын басатын болғандықтан. Мықты азамат ат бегі болсын деп жүрген. Қамшыгер болсын деп қамшы. Ұл бала болғандықтан осындай нәрселер қойылады. Қазақтың ырымында. Қыз бала болса басқа айна, тарақ, орамал деген нәрселер қойылады. Сондықтан бала бесік дегеніміз деген осы баламыздың енді жасы ұзақ, мықты азамат болып өссін деп тілейміз. Тэвэ ардын дунд овоо тахих ёс нь олон зууны тэртээгээс эхэлсэн. Хүн байгаль хоёрын хүн холбоог харуулсан тахилгын шинжтэй зан үйл юм. За амжаа улуу болгоход аслэрга ижааглобус сөстөг болгош сэтгэлдүү болгош мундаг аяр өөрсгөн бүр жаагаж тохиолдож тэрхэн амслэрга гийгэр нь жэтрэг мжап уруугаар нь кэлэн болоо балдэрдэг мжап раактен слэрнэ мөн гаргамжап зэрэг амда слэр бистэн боо сэлбэст кулаа баларн батагаар худа Ja, orom jazz band jazz period was bad. Улуур хотаан бо жооглобус сэтгэлдэг баптар амжамжангаас уруугаар нь кэлэн бол уруугаар нь хайрлаа гэрдэг гэлбэг кулаавал гарна гөр кулаавал Ja, ерөн бас энэ систем бас систем юм жаак. Одаа ором jazz чи Улуг башбастай хичээлээд галбаага давстам оноогоо чадав жааж төлөвстөн орж байгаа шин гээ болоо бис кин багланган чиштэн бэс багнан багланган чиштнээ тэг бос өстө аж төлөвстө суух гэлээс харабштай уустаа хайлах байгаа бистэй. Ja, ерөн бас аа даруусна орж байгаа гэдэг усаа ором jazz өртөө. Jazz төдөн жогом ором гээ манай өстө жаага юу читэй. Одаар узгон жиштэй удаан жил болдог адын мамдаг ашддаг жагаа явж орсон улдаар. Яа.
амжагастың өлдейлік жағай күн жоғлыбыз өңгілі бапчыдық, жоғлыбыз амды ұдан жырғалдық, ұзын жештік, өнір өткін азына басын. Жасгаан ус болсон жагаана бүрэм болсон үзэн дэштэг удаан жаргалдаг өв амьдрап журсэн алдарам. Чингис сумын казак тэва үндэснүүд эртнээс мал адуулан, малын сүгээрээ цагаан идэ, махаар нь өвлийн хүнс бэлтгэж, арьс шир, ноос нуулуур бусад түүхийдийг өөрөм царгаар гэр бүл бүхэн өөрсдөө гараар боловсруулж, түүнд шаарддаг сав суулга, багаж хэрэгслийгч өөрсдөө дархлан бэлтгэдэг байлаа. Нүүдэлчин соёл иргэншлийн тэрхүү уламжлал одоо хүртэл тасалдаагүй залуу үеийнхэн уламжлан эзэмшиж байна. Казахууд бүрэгдийг дэгдэхээс нь барьж гаршуулан дасгаж ан ав хийдэг уламжлалтай. Жил бүр бүрэгдийн баяр зохион байгуулна. Бүрэгдийг 8 настай багчуудаас 80 настай буурлууд хүртэл гаршуулан сурч чаддаг юм. Ирмаудан 30 шәкірттер маңында жас жігіт үйреткен. Осында аудан менің шәкіртім осы сендірдегі жас жігіттердің. Енді қазір жасым 75-те. Ал енді құстың дуасытқан түрі деген қалың ғой. Мен ауданда дүз құс салдым. Қол бала көп салғам жоқ бір жарым болмаса. Енді құстың дуасытқан түрі деген ол қалың болады. Ал дегенде Çırğağı üretet, ondan çakırığı üretet. Ondan yetim күнделікті көріп отырады. Етіне келгенде алып шығады. Çırğaмен çakırığı үйренгеннен кейін. Бәрі қыран болып. Ал енді ерекше бір құсын былтыр қоя бердім, 9 жыл салып. Осы айтып жылына 15-тен 20 түлкі алады. Өзім жаңғыда қайсалам. Сонда 10 түлкі алып береді, сол 9 жылда 90 неше түлкі алды. Ал енді биыл оғысымды картеге сон қойы бердім. Міне бір жас құс алып, қолмал екен, үйретіп. Казак тэва түмэн дуу хууранд хизээнээс дуртай.
хөөс хайлж айтис химэх цэс булаалдын дуулалдах авьяастай билээ. Тарихымды жер жаһанды жаратқан қақтан бері осы елге бізді алғаш бастап келген жылғышы Құралай мен Ақтай еді. Дұғасын кие тұтып Ошаншалдың тұмарғып қан қараға таққан жері. Мұшық сарыдан бері қарай жеті ұрпағын ел басқарып бірлік дәмін татқан жері. Алты қарыс білегін айғырандап Бөкенбай бұл сеңгілдің мақтан дері. Ақай қалсын Жанқабайда атанды өз тұсының еңбегері. Әбді қажы бақыттай палуандар алыптарды асықша атқан жері. Ау түлкінің құйрығындай бұлғақтаған, себесін зарлы заман кім қатпаған. Мен едім жұдырықтай жұрнақ балам жасынан күйге балқып жыр жаттаған. Өтейін өлеңменен нөсер төгіп даладай көңіліңе құрғақтаған. Ассалаумағалейкум ерзақ досым, қош келдің бос қазықтай бұлғақтаған. Қос қол көсіліп, қос қолтығым жыртылғанша, тіліммен жер жыққанша, жырлап қалам ай. Цэнгэл сум байгуулагдаад 100 ийхүү улиран одож байна. 100 жилийн түүхэн хугацаанд цэнгэлчүүдийн туулсан зам хэлбэр байгаагүй. Манжин дарлаас хойш Зөв толгойд улсад гарсан октябрийн хувьсгал, улаан цагаан болон алалтсан Оросуудын тулалд хамт жилүүд, Монгол ардын хувьсгал, 1930-ад оны хэтрүүлэг хэлмэгдүүлэлт, халахын голын байлдаан, эх орны дайн, хамтаржуулан нэгдэлжүүлэх хөдөлгөөн, коммунизм байгуулахын төлөө ураа лозунг гихчлэн түүхийн ээдрэтэй бүхнийг бид ажирлгүй даван туулсаар л шин цагтай золгосон. Улс төрийн салхи шуурга бүхнийг манай ард түмэн сүрэн урагшилсан.
залуухооч үеийнхэн маань эрүүл сарвал өсөн боожиж байна. Тэд шин зууны босхийг амжилттай алхлаа. Хөгжид цэцгэлсэн цэнгэл нутгийг Ахмад үеийнхэн тэдний мэдэлд өгч байна. Дараачин зууны эзэд манай залуухойч үеийнхэн мөн. Цэнгэл сумын 100 жилийн ан баярын хүргэе. Отон нөхөргөн харамуу Ихэр заяат казак туагийн ижлэн насан үлги бидэ ихэр домбор хослон мөнгөдсөн имэд сайхан утагта эчин гичтин хараг будасан Алтай табын болду барате Айны шугуд хородың чудаса Ашаладу дэмжите Ихэр заяат казак туагийн ижлэн насан үлги бидэ Ихэр домбор хослон мөнгөдсөн имэд сайхан утагта Аргамага хүлээг хүчит бөхчүүдэн Амин олстай суутай бидэ Сингэн жаргаж махтан дуудмаар Сингэл утаг бидний натгаар Ихэр заяат казак туагийн ижлэн насан үлги бидэ Ихэр домбор хослон мөнгөдсөн имэд сайхан утагта Ихэр заяат казак туагийн ижлэн насан үлги бидэ Ихэр домбор хослон мөнгөдсөн имэд сайхан утагта имэд сайхан